Монгол улсын харьяат болсон, харьяатаас гарсан иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ? Монгол улсын харьяат болсон, Монгол улсын харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд иргэн гадаад иргэн харьяатын асуудал ирсэн төрийн захиргааны байгууллагад гарах бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс эхлэн түүнийг Монгол улсын харьяат болсон. Монгол улсын харьяатаас гарсанд тооцдгоо. Монгол улсын харьяат болсон харьяатаас гарах иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлийг бүртгэл нь харьяал харгалзах бүртгэл учраас улсын бүртгэлийн ерхий газарт хүсэлтэд гарах ёстой. Хүсэлтэд гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд болохоор гадаадын иргэний гадаад паспорт эсвэл түүнийг орлох баримт бичиг мөн гадаадын иргэн харьяатын газраас орлогсон тодорхойлолт зэргийг хавсаргана. Мөн улсын бүртгэлийн ерхий газар нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор дээрх бүртгэлийг хөтлөнө.